Энэ дээрээ би бас олон зүйлийг бас ухаарж ойлгож байна л да. Би өмнө бодож байгаагүй юм лээ. Энэ тусгаар тогтнолын үндэс нь гэдэг ямар амар юм бэ? Өвөг дээдсээрээ бахархаж эхэлдэм байх. Энэ арт түмний хайр гэдэг чи ямар нинжин те ямар агуу зүйлээд юм бэ? Гих мэдчлэн олон зүйлийг маш ойлгох юм байна. Та энэ тэмцэлд ирснээрээ тэр зүйлсийг ойлгож эхлэн те ямар үндсээр ингэж тусгаар тогтнол эрх чөлөө мөн ирсэн өвөг дээдс маань яаж тэмцэжсэн юм бэ? Ард иргэд маань ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэдэг та энд ирж ээж л мэдэрнэ. Би өмнө тэгж бодож байгаагүй. Би өмнө нь бол тэгж за тусгаар тогтнол одоо ингээл ийм юм болж исэн. Ийм. Би одоо түүхээч нэг тэгж онцгойлж судалдаггүй байсан. Би өнөөдөр одоо энэ түүхээ судалмаар байна те. Ягаад гэвэл энэ түүхээ мэдэхгүй бол ойд төрсэн сармагчин л байгаа адилч. Ямар үний юм байсан бэ? Тэр манайха түүхээ судлах нь айгүй зөв юм байна. Манай энэ өвөг дээдс гэдэг чи ямар агуу хүмүүс байсан бэ те. Энд иржээж л ойлгож байна.